4 удаагийн коуч уулзалт хийлээ. Энэ коуч уулзалтаас уулзалт хийхэд өмнө нь ер нь ямар байв? Сэтгэл зүй ямар байв? Бие махбод ямар байв? Тэр талаар нэг яриад өгч. За ингээд би ер нь 4 удаагаас өмнө хүртэл нэг 2 уулзчихсан. Тэгтэл ер нь өөрийнхөө дутагдлыг засаж чадахгүй тиймэрхүү байдалтай хүн байсан да. Ер нь бол өөрийгөө миний ганц алдаа бол өөрийгөө илэрхийлж чаддгүй. Тийм л хүн байсан. Ерөөсөө бодоол суугаад байна. Тэгэл ерөөсөө өөрийгөө хүнд илэрхийлж чадахгүй ингээл бодож байгаа юм хэлэх гэхээр хоолон дээр гацчихдаг. Тэгэл гацсан байдалтайгаа тэгэл өдрийг өнгөрөөгөл цаг хугацаа тэгж эхлэхийг алдсан. Тэгээд өмнө бол бүр жилийн өмнө болохоор би чинь бүр бас жоохон тийм хамт ажилтдаг дүүгээ байнга л уурлал загнацдаг. Тиймэрхүү юм байлаа, хийх юм уул нэг сайхан хүн загнаа л явж идэг. Тийм юм байлаа. Тэгээд яг сүүлийн ганцхан жилийн хугацаанд тэгэхэд тэр тиймэрхүү зам бол бүр алга болсон. Маш гоё тайван тэгэл юмыг дандаа цэгцтэй байлгах гэдэг. Тэгээд ажилдаа ер нь бизнестэй бол маш их өөрчлөлтүүд оруулсан. Ингээл бүр шинэ пэйж нээгээд пэйжээ хүртэл жилийн дотор хөгжүүлэхэд аваа сайхан олон танилтай болсон. Тэгээд энэ сүүлийн 4 удаагийн уулзалтын юугаар бол бүр 2 удаагийн дараагийнхаас нь гэтэл орлого ашиг маань бүр өмнөхөөсөө бүр ингээл 50-60% өдөрт нэмэгдээд аваад ирдэг болсон. Тийм сайхан амжилтууд нэмэгдэж байна. Тэгээд сэтгэлийнхаа дотор гаргаж чаддгүй байсан юм аа. Яг өнөөдөр бүр гаргаж сайхан болчлоо. Иймэрхүү гоё үйлдэлүүд. Та өмнө хэнийг уучлсан? Ямар үйл явдал байсан? Өмнө нь тэр нэг 2 уулзалт хийсэн гэж штэ. Тэгэхэд хэнийг уучлсан бэлээ? Уучлалууд юм. Багшийг ялгаагүй. Тийм энэ багшийн энэ дээр л яваад байна. Энэ 4 уулзалтыг л ярьж байна. Тийм тийштэй багш бас нөгөө нэг юм хэлж чаддгүй байдлаа олсон юм байна. Зөв. Тийм багангийн багш. Ингээд таг ингээд гацчихсан. Хоолоо барьчихсан. Тэгэл яг нэг гоё юм өглөө ажилдаа босоход их гоё юм бодогдвол за өнөөдөр тэгэндээ ингэндээ гэл тэгэл ажил дээр очивол нөгөө юм хэлэхээр байхгүй. Бүр гацаал хоолон дээр ингээд бүр яг ингээд юм баригдал. Тэгээд бүр үг гарахгүй. Яг л нэг юмар ингээ хаацсан юм шиг. Тийм байсан. Нэг 2 дахь багшийнхаа юг яаснаас хойш яг тайлгдсан юм шүү. Тэр бүр алга болсон шүү дээ. Бүр гайхгүй болсон. Бүр байхгүй. Таавар үрээд хүүхчийг энд гомдлоо байсан шүү дээ. Тий. Багшаа энэ бүр ингээ бариад салахгүй байна. Би юу хийж чадахгүй байна. Яах вэ гэж сууж ирсэн шүү дээ. Тий. Тэгэхэд тэрнээс хойш бүр нэрээ мартцсан байна шүү дээ. Хоолны энэ дээр. За. Мартад өнөөдөр бод. Тэг өнөөдөр нөгөө нэг бүр гол нэг гоё юм бүр олж аваад. За тэрний нөгөө нэг ээжээсээ өөрчлөлт гоохл. Тийм. Ээжигээ л гомдоцсон гэдэл яагаад байсан бэ? Харамсаад байсан бэ? Ер нь тийм их харамсалт маш их байсан л та үрхий. Байнга нүдэнд харагдал үрхий. Тэгээд итгэв байсан. Тэр маань бүр гоё тайлгдлаа. Тэгээд хариулахын тулд би тэгэл дүүнэрийг л яах нь те сайхан авч явна. Дүүнэртэйгээ холбоотой тогтож юм бичиж сууж байхдаа хүртэл бүр дарааллын гаргацсан. Бүх дүүнэрийгээ нэгээр нь гэрт нь зорж очиад сайхан нүгөө ярилцаад сэтгэлийн онгойлгоод за их чинь ингэсээс нь тэгсэн хэдүүлээ ингэ сайхан байгээд тэгээд дүүнэрийнхаа юу ч гэсэн сонсъё санаа бодлыг бас миний тухайч юу гэж бодд юм те тэгж тийм бодол шүү төрлөө тэгээд ийм сайхан өстой гой сайхан болгож өгсөн багштай л талархаж байна да. За ингээд та нархны ажил үйлс улам их өдрөг дүүрэн амжилт хүсье. За баярлалаа. Ер нь бол коуч уулзалт хийх хэрэгтэй байна уу? Яг уу зүгээр дэмий зүйл юм байна уу? Та юу гэж бодож байна? Дэмий зүйл биш, огт биш шүү дээ. Маш хэрэгтэй болоод би бүр ингээд бүр хичээгээд бүр яваад байгаа байхгүй. Бүр зориод яваад байгаа. За. Ямарс энэ орой би чинь энэ наран түлдээ сах дээр ажилладаг ажлын цагт юм хэлэхээр бас шалтгаан болчих гээд өөр багшийнхаа хэлснээр
Ерөөсө шалтгаан хэлэхгүйгээр тэгэл орой 10 цагт ороод юу үздэг шүү дээ. Унттлаа ямар нэгэн бяцлал дээр надад энэ бяцлал хэрэгтэй гэсэн юм аа. Заавал тэрийг нэг сонсдог. Тийм болоод бүр хичээгээд ер нь цагийг ерөөсө уртгшээ зүгээр нэг утас ухаа болсон шүү дээ. Коуч бол маш хэрэгтэй. За. Гэдэгт бүр зорьсоор байгаа л тэгэл өөрийнхөө юм төрлөө. Би танаас нэг юм асууя. Та нэг бизнес дээр амжилт гаргасан гэдэг чинь тий. Бизнес дээр юу алдсан байж байгаад хаанаас юу эхлүүлээд таны одоо бизнесийн орлого өсөх болчихвоо. Сая хэдхэн хоногийн юм дээр тий очиж бүр хэдхэн хоног. Наадмын өмнө шүү дээ. 7 сарын 6 сарын 27 Тий. Тий нэ зээл хөөцөлтөд бүгд яваадсан тий. Тий тэгэхэд тийш нэр өмнө хэлээдсэн банк нэг нэмж зээл гүйгээдсэн бодол бүр алга болчихсон шүү дээ. Оо зөв. Бүр алга болчихсон. Танд хэлээл та бүр биднэрт банк зээл гэдгийг л бүр авч хаяадах гэхэд чинь би 6 сард чинь өмнө 5 сард 3 сард уулзсанд орсон мөртлөө тэрийг хаяхгүй, өвөнд нь орохгүй. Тэгэл бараагаа жоохон багсангууд л одоо мөнгөгүй болчлоо. Ахад нэг хаанаас зээл авах вэ? Зээл нэмж аваад бараа авчи. Гэхэд зөвхөн зээл нэмэгдэх юм билээ. Зээл нэмэгдээл яваад байсан. Байлаа. Тэгээд харин тэр 7 сараас хойш сургалтаа ингээд би дааж юу монд явсаар хагаад бүр мартагдсан юм байна нэрээ. Яг сүүлийн одоо 7 8 сард бол бүр мартагдсан байна шүү дээ. Тэгээд бүр толгоонд бүр ингээд айгуу гоё цэвэрхэн юм бодогдоод байгаа юм чинь. Зээл биш шууд зөө хөрөхгүй тэр үед нь байхгүй ч гэсэн яа тийм би ямар хэрэг тарьсан биш. Яа. Тийм юм орж ирээд толгоонд шууд би ямар хэрэг тарьсан биш тэр үед нь байхгүй бол байхгүйгээр л яжиг. Тэгэл орлогоо өсгөх бодлоо бодъё гэд бүр орлогоо өсгөх юу л байнга толгоонд орж ирдэг болсон. Өдөр болгон орлогоо өнөөдөр ингүүл нэмэгдэх юм байна гэд. Тэгээ сүүлийн 3 өдрийн 4 удаагийн юунд чинь сүүлийн 7 хоног дотор гэхэд чинь маш зөв болох юм ийсэн байгаа. Урд нь мөнгө бөөгнөлээл ингээл бөөгнүүлж байгаа л нэг архиухан авъя гэж бодоод суугаад идэв байсан юм байна. Тэр маань тэгсэн чинь мөнгө бөөгнүүлээ сууж итэл нөгөө нэг төлөлт эхэл чинь тэгээ нөгөө бөөгнүүлсэн мөнгө маань юунда бараанда явахгүй төлөлтөндөө яваад тэгэл эргэлтийн мөнгө үлдэхгүй байсан юм байна. Тэгээд тэрийгэ болоод одоо багш хамаагүй одоо сүүлийн 7 хоног дотор 2 удаа бараа татлаа шүү дээ. Тийм тэгэхэд тэр чинь тэгдэм байх. Ерөөсөө нөгөө нэг зээлийн төлөлтөн дээр ерөөсөө төвлөрөхгүй тэр чинь эргээд тэр өдөртөө маргааш нь буцаад нугараад ороод ирд юм байна. Бүр тийм мундаг амжилт болт юм байна. Тийм болохоор одоо баг зээл авчаад авсан зээлээ дараагийнхын зээл хаахад зориулж дансандаа хадгалсан тийм бүр сая яга сарын дотор би 28 саяар нэг авчаад 28 сая танаар бодуулсан чинь бүгдээрээ зөвхөн юундаа явцсан байсан шүү дээ. 28 сая маань. Тэгээ 20 сая дээрээ бүр бат тэрийгээ бүр барьж байгаад одоо энд цүнхэнд явж шүү 19 сая гэж байгаа тэнд ирээд баахан юм бичүүлж аваад тэгээд эхэлсэн шүү дээ. Тэр чинь ингээд сүүлийн бүр 2-7 хоногийн дотор ийм гоё эргэлтэнд орчлоо. Тэгээд зээлээ төлж чадсан уу? Тэгээд төлөд яваад байгаа шүү дээ. Ерөөсөө тийм би чадахгүй байна, өндөр төлөлттэй байна, зөндөө олон зээлтэй байна гэж яваад. Тийм, тэгээ өмнөх дээр 2 төлөлт нэмэгдсэн мөртлөө би тэрийг тоохгүй байна. Зүгээрээ энэ хоёр чинь тэгэл эхнийхэн тэтэдэг одоо номер дуусчин залгуулаад тэгэл үргэлжлээл яг төлөгдөөд л явчихна. Ерөөсөө тоогдохгүй болцсон байл. Яа гэсэн. Тийм, тэгэл зээл өөр олон зүйл одоо нөгөө хийж байгаа ажил. Уг нь бол таны хийсэн зүйл чинь наран бодлого төр зөвхөн тоглоом зараад яг тэр тоглоомоор нэг үүрэл дахиад цугун шүү дээ тийм үү? Тийм. Бүртгчаач. Тоглоомоос өөр нь дахиад заарна гэж явдаг. Тийм. Бас та 8 сар 7 сард тэглээ. Тоглоомны хажуугаар тэр гоё бараагаа эргэлдүүлэхэд би 80-ны юм тавьчих нөө хүнээс гуйхгаал бай. Чиний имийг энэ тавиад зарчих гэхүүгээд дөнгөж өчтөрхөн хүртэл би бичиг иргийг ахаал бодоод за энэ бичиг иргийг тэр хавьдаа тавиал заръя да гэсэн мэтлээ сая энд орж ирээд бүр аваа ирчлээ. Гэсэн болий гэж бодоод танаа одоо тэгвэл та ингэ коуч уулзалт аваад багшийн үгэнд орхон дээр нөө өөрийнхоороо явж явах юм дээр. Оо багшийн үгэнд орлох уу яах вэ? Одоо энэ хүмүүст хүртэл захиж хэлэхэд ер нь коуч уулзалт би авъя. Коуч уулзалтыг аваад би өөрийгөө ингэж амьдралаа өөрчлөн гэж зорж л ирж байгаа юм чинь тэгэл ер нь коуч уулзалт коуч багшаал багшийнхаа үгэнд л маш сайн ороорой л гэж хэлье да. За баярлалаа. Тэр чинь л маш
зөв болох юм шүү гэж хэлээ. Таны хувьд бол үнэхээр сайн үг марсан шүү дээ. Одоо ядаж Харин тэр тууштай харин зээлээ ялтахгүй сэтгэл зүй юунд унтсан өөрөө уучраа ойлгохгүй. Тэгээ сая ихэд одоо ингээ ээжигээ уучлцаа гараа явж байна. Одоо дахиад танд хийх зүйлээ ажиллаж байгаа шүү. Тийш. Тэг зөндөө ажил юунд зээл тий. Би өөрөө мэдтiin маш их чадвартай, тууштай, төвчээрийг их буруу юм дээр хэлээд ит юм шиг лээ. Нэг их төвчээртэй хүн. Төвчээр суугаал идэг. Үйлдэл байхгүй. Яа. Тэгэхээр бас зөв төвчээр тийм зөв талдаа ашиглах хэрэгтэй юм биш. Тийм төвчээрийг ер нь зөв талдаа төвчээр дээр айгүйх цаг алдсан юм билээ. Тэгэл нэг их мундаг төвчээртэй хүн буруу юм гараад ирсэн ч тэрийгээ төвчээл суугаад идэг. Тийм буруу өтөр байсан билээ. За тэгээд тийм сайхан гоё амжилт. Тэгтээ болоогүй одоо болоогүй гэж хэлэх болохгүй лөө. Тэгтээ суралцаа өргөжлөл тийм суралцахаа бол дөнгөж хэлж байна. Тэгээд үргэлжлүүлээл өстой тэг нас мас хамаагүй ямаагүй. Одоо нэг юм сайн бодороо заяа. За. Та хэдэн жил тоглоом зарч байна? Би 30 жил болсон билээ. Харин тий. Та 30 жил хайсан нөхрөө хаях гэж нэг боддоо. Юу болох вэ? Бүр чадахгүй шүү. Хайсан нөхрөө хаях гэж нэг боддоо. Нөхрөө хаях гэж бодох юм бол чадахгүй шүү дээ та одоо. Үгүй чадахгүй шүү. Гэхдээ тэгээ яагаад тоглоомоос болоод орнд нь чигийг бараа авъя гэдэг. Харин тийм үгүй юу? Тий. Тэрийгээ хайрлж тэрнээсээ олдож байгаа гişиг буйн залбирч талархаж явах хэрэгтэй байх. Эсрэгээр нь та яасан? Тий, нэрээ бас ахид юу юм бэ штэ. Талархал гэж бүр огт байхгүй юм билээ. Яасан юм бэ лээ. Одоо саяны тэр таны бичээд байгаа гомдлууд дотор дандаа талархах хэрэгтэй юм байна шүү дээ. Тий. Харин тийм зүйлүүд байсан юм лээ. Талархах ёстой юмнууд тий. Тий. За. Тийм юм дээр бүр байхгүй. Одоо тэгэл үргэлжлүүлээд сурна. Сураад л явна. Ерөөсөө цаг алдахгүй. За. Ингээл хүмүүс мэн тэгэл одоо ерхэн одоо өөрийнхөө зүтгэхгүй давхар энэ багшийнхаа үгэнд сайн ороорой л гэж хэлээ. За таны цаашдын ажил амьдрал улсын илүү өндөр амжилт эрүүл аз жаргал сайн хүсье ёо. За баярлалаа. Одоо өөрийнхөө санал сэтгэлийг илэрхийлсэнд баярлалаа. Та нартай ч гэсэн цаг гаргаж өгч биднэрт ингэж их гоё хайр, халамж бүх зүйлийг бүх дүүрэн сайхан зүйлийг биднэрт зориулдаг та нартай маш их баярлалаа. За баярлалаа. За.